double puzzle. Хоёрдугаар төвчөө Аз ТV-ийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг жингийн. За тэмцээнд эргээд татам морил үзэгчтэй Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд ор зохион байгуулагдаж буй насан туршидтын Олимпийн тахвондогийн Аз ТV-ийн аврах шалралт. За тэмцээний дөрөвт өдөр өнөөдөр буюу хасах 49 кг, эмэгтэйчүүдийн хасах 49 кг, хасах 73 кг, эрэгтэйчүүдийн хасах 58, 74 кг тухайн жингүүний тоглолтууд бол та бүхэндээ амжилттай төлөвлөсөн байгаа. За яг одоо та бүхэнд эдгээр жингийн аваргын алтан медалийн төлөх тулааныг М-банк аренагаас PSN телевизээр та бүхэндээ шууд дамжуулан хүргэх бэлэн болоод байна. Хасах 58 кг-ийн Олимпийн ранкинг 30-д, мөн дэлхийн ранкинг 30-д зогсож байгаа. Метр 72 см өндөртэй залуугийн шинэ ранкинг топ 3 58 кг-ийн жинд хасах 70 метр 78 кг см өндөртэй тамирчин маань нуруу оролцоо 20 тамирчин маань тулааныг өргөжлүүлэн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай давталснаар өөртөө 3 оноог авч байна. За Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидтын дэлхийн аврах шалралт тэмцээнд авраг авсан байгаа. За хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг-ийн бас сүүлийн үед доод болоод байгаа ранкинг 1 номер тамирчин маань. Энэ бол өөрийнх нь бас нэрийн өшгөлт. За тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшгөлт хийгээд оноо авсан аваагүй нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу юу ч хийж болно. За энэ бол өмнөх тоглолтууд дээр байн хийжсэн хөдөлгөөн байна. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Дөрнөөсөөс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтанд доогуур сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оноог аваад байгаа. За онооны харьцаа 11-2. За хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны ил тав тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин за доод үеэс төрөн гарч ирж буюу шилдэг тамирчдын нэг байгаа. За мэдээж маш хөнгөн хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникийг бүрэн сайн үзүүлж өрсөлдөгчтэй буулган авч за энэ аваргын алтан медалийн төлөх тулаанд шалгарч гарч ирсэн. Яг хичээний хувьд бол бас Солонгос улсын залуу үеийн тамирчин. За эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг-ийн жин гэдэг бол. За Ян Хичааны хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шин залуу үеийн тамирчин байна. За энэ хүү тэмцээнээс бас эхний 3 эхний 8 билүү. Тийм. За энэхүү насан туршидтын Азийн аврах шалралт тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзэлсэн тамирчид маань Айчин медаль авах юм бол за 40 оноог өөртөө цуглуулж чаднаа гэсэн. Ингэснээр Олимпийн эрхийн тэмцээнд бас эхний 3 байр маань Олимпийн эрэхтэй болчихно гэсэн. G4 англи гэдэг бол мэдээж тэквондо спорт хичээлээ тамирчдууд маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань гидсэнд амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4-1 тэг болгож байна. За гоё. За баг тоолооч гэж бие хилэмжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүнд эсрэг зүүн дарамт очруулж байгаа гэдэг бол энэ жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян Хичааны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас бас бие хилэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Хөвбөлийн тамирчин Зандигийн давгал дэрд тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас бие бариад байнуудаа хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд ах шиг. Адилхан мэргэжлийн тамирчид бол иймэрхүү алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг өөрөө төрүүлж хийх ёстой гэсэн. Оноох нөхцлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрийнх нь чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн буюу тэр жилд урд үеийн тэр зайгаа ойртуулах степ байна уу, хүлээн ажиллагаа нь тэр болгоныг хийж иж оноох үнцэн хөдөлгөөнөө явуулна.
За нэг гацсан хөдөлгөөнд энэ урд төлөө тэр холоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь оновчтой өшүүлж байна. Яг энэхүү бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их л амархан оноо гараад ах шүү дээ. Мэдээж 58 кг хэмжим бол доор хаяж 22 кг-аар дээш өшүүлж иж оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн 5 кг-аас дээш өшүүлж иж оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшүүлж гин удаа л гэж ойрхон байгаа хүн л анзаарна байсан. Дэлгэцээр бол их л амархан харагдчихна. За сүүлийн 10 секунд. За гарын хамгаалтыг давуулаа нуруунд нь наадаг хөдөлгөөн хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хичээн сул нэгтэйгээр хожигдож байна. За Иран улсын тамирчин Зандийн хувьд аваргын алтан медаль